Сэцэн хан аймаг 1911-ээс 1923 он. Сэцэн хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 286,160 амдэрүүжин км, газар нутгийн урт нь 960 км, өргөн нь 480 км байжээ. Сэцэн хан аймагт одоогийн Хэнтийн аймгаас гадна Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Дорноговь, Дундговь, Төв аймагуудын нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг хамаарч байсан байна. 1911 онд энэ аймаг 25 хушуутай байсан юм. Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн үед Ар Монгол нь халах 7 хушуу гэдэг бие даасан 7 засаг хушуунд хуваагдж байсны дотроос 16 дугаар зууны эцсээр 3 засаг ноён бусад засаг ноёдыг мэдлэлдээ оруулан захирч товайн гарахыг оролдсон байдаг. Энэ гурвын нэг нь Сэцэн хаан байсан байна. Ингэж Сэцэн хан аймаг үүссэн гэдэг. Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалтын нэг хэсэг болж тогтсон тэр үеэс Сэцэн хаан өмхөөгөөс Наваан нэрийн хүртэл 16 хан дараалан суужээ. Сэцэн хан аймгийн онцлог нь худалдаа арилжаа, тээвэр хөгжсөн байжээ. Мөн дүүнчлэн Самбайсын хүрээ, Сэцэн хааны хүрээ, Брэвийн хід, зүүн баруун Чойр гэх зэрэг хэд хэдэн том хүрээ хийдтэй Орос хятад худалдаачид олноор сууршиж худалдаа хийдэг газар байлаа. Байгалийн хувьд гол онцлог зүйл нь оюун ургамлаараа бус аймгаас баян юм.